Сайн байна уу? Ингээд 2024 оны 1-р хэсгийн 26-аас 50 дугаар текстийн тайлбарыг оруулъя. За ямар ч эдитэхгүй багш нь бичлэгийг шууд YouTube-д байршуулна. Тэгэхээр одоо 9 цаг болж байна. Оройны тэгээ маргааш өглөө 10 цагаас яштай болохоор хугацаа маань тулцсан байгаа. Тийм болохоор шууд оруулж байгаа шүү. За бөөрийн дээд булчирхайн холцлог давхраанаас ялгарах кортизол дааврын үүрэг гинэ. Тэгэхээр кортизол гэхээр шууд стрессийн даавар. Тэгэхээр стресс гэдэг маань тодорхой хэмжээнд биднийг одоо гадны таагүй нөхцөлийг мэдэрч түүнд хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгодог байхгүй. Өөрөөр хэлбэл чамайг хүнд нөхцлөөс холдуулах ч юм уу хүнд нөхцөлийг тэр асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлдэг гэж ойлгож болно, хурцлдаг. Тийм болохоор одоо энерги ашиглалт нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад цусан дах глюкозын хэмжээ нэмэгдэх ёстой. Тэгэхээр зөв хариулт маань биеэр буюу цусан дах глюкозыг нэмэгдүүлэх уургийн задралыг сэдэх гэдэг маань зөв болж байна. За өвдлийг харах юм бол цусан дах глюкозыг бууруулах буюу инсулины үүргийг тодорхойлсон байна. За бодисын солилцоог нэмэгдүүлэх цусан дах кальцийг бууруулах гэхээр кальцит тооны ерөөхдөө бол бамбайн даавар маань орж ирнэ гэсэн үг. Бамбай булчирхайн даавар. За ди өвдөл дээр өдөр тутмын хэмнэл гэдэг боргоцоо булчирхаанаас ялгарах мелатонин орж ирнэ. Харин и өвдөл дээр Т лимфоцит гэсэн байна тийм үү. Тийм болохоор шууд сэрээ булчирхаа бодогдох ёстой. Сэрээ булчирхаанаас ялгарах тимозины тодорхойлтын хүү орж ирсэн байна. За ингээд бөөрийн дээд булчирхаа маань холцлог болон тархилаг гэсэн давхруудад хуваагддаг. Тэгээ яг тархилаг давхраанаас нь энэ адреналин болон норадреналин өөрөөр эпинефрин гэж орж ирдэг шүү дээ. Эпинефрин, норепинефрин гэдэг. Тэгэхээр энэ маань тэмц цэцгэлзухт гэсэн хариу үйлдэлд чухал үүрэгтэй дааврууд маань тархилаг бодисоос нь ялгарч байна гэж болгож байна. Харин андроген дааврууд болох бэлгийн даавар, за глюкокортикоид буюу кортизол стрессийн даавар маань тэгээ аль тестостерон гэх зэрэг маань холцлог давхранаасаа ялгардаг онцлогтой ахны. За стрессийн даавар ялгарснараа одоо хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаа удаашрна. Өөрөөр хэлбэл энергийг хоол задлахад зарцуулах биш, чинь булчин шүрмсэнд зарцуулна гэсэн үг. Ийм болохоор амьсгалын эрчим нэмэгдээд, за глюкозын үүсэлт эрчимжээд, цусны даралт ихсээд зүрхний цохилтын тоо олширдаг онцлогтой. За 26-гийн бие өвдөл. За 27 өвчин үүсгэгч болон халдварлах замыг зөв харгалзуулах даалгавар өгөгдсөн байна. Шууд харгалзуулъя. За улаан бурхан өвчин маань вирусаар үүсгэгддэг. Тэгээд меслис гэдэг энийг бүр тогтооход авчих заяа. За халдварлах зам нь агаар туслын замаар дамждаг. Тэгэхээр нэг гэхээр энд нэгтэй ганц л хариулт байна. Ди өвдөл маань зөв болж таарах нь. За хумхааг бүгдээрээ ажиллаж, хумхаа өвчин маань халуун орны өвчин байгаа. Тэг үүсгэгч нь эгэл биетэн байгаа. Тэгээд тодорхой дамжуулагчтай өөрөөр хэлбэл вектороор дамждаг гэсэн. Энэ тохиолдолд ямар вектор орж ирэх вэ гэхээр шумуул. Өвчтөе организмыг хазлаа, нэгээс нөгөөд үүсгэгчийн дамжуулаад байна гэсэн үг хаана шүү дээ. За дохын хувьд бол вирусаар, ретровирусаар үүсгэгддэг. Тэгээд цусаар халдварладаг гэдгийг сонгох нэ. За энэ слайдад багш нь өвчин үүсгэгч дамжих зам болон онцлог шинжүүдийг бол оруулж өгсөн байгаа. Тэгээд энэ дээр бол яг нэг шимэгчийнх нь бол зургийг халдвар авсан эсийг бол харуулж өгч байна те. Энд бол яг ямар төрлийн шимүүл зөвөрлөгч болоод байгаа юм бэ гэдгийг бол оруулж өгсөн байна. Ямар муухай тодорхойлж байна. За ингээд. За 27-гийн зөв хариулт ди өвдөл байлаа. 28 эмчилгээний явцад антибиотикийг бүрэн гүйцэд хэрэглэхгүй бол ямар сөрөг үр дагавар үүсхийг дараа хувилбаруудаас сонгоно гэж байна. За эмчилгээний явцад гэхээр шууд ихэн үе ашигтай нянгуудыг устгах нь. За өвчний шинж тэмдэг бүдгэрнэ. Өвчин үүсгэгч антибиотикт дасал үүснэ. За эмчилгээ дутуу хийгдэн. Өвчин онцлоход төвөгтэй болно. Мөн өнцөр вирус зэрэг бичил битэн үржих боломж бүрдэнэ. 28 жоохон эвгүй асуулт байсан. Тэгэд хариулт нь бол игээр орж ирж байсан. За игээ харангуут 3-4 өвчин үүсгэгч антибиотикт дасал үүснэ. Тэгээд 4 нь эмчилгээ дутуу хийгдэнэ гэсэн энийг зөв хариултаар авах байсан. Тэгээд яг нөгөө нэг толгой эргүүлээд байгаа зүйл нь өөрөө
антибиотик чинь өөрөө ашигтай бактерийг мэдээж устгана. Бүрэн гүйцэд хэрэглэхгүй гэсэн байгаа тий. Бүрэн гүйцэд хэрэглэхгүйгээд ороод ирсэн учраас өвчин үүсгэж маань мэдээж эмэнд тасал болдог. Яа тэгэхээр тэнд антибиотикийг 3 өдөр уух, за 5 өдөр уух ёстой юмыг 3 өдөр уулаа тий. Тэгвэл нөлөөнд сулраад тэр антибиотикийн талаар мэдээллийг бактери маань хулбарлах боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр угаасаа цаг алдах маань бүр маш сөрөг нөлөөтэй. За 4 дээр эмчилгээ мэдээж ойлгомжтой дутуу хийгдэн тий. Тэгэхээр 3 4 бол бүр ингээд батаараа дутуу ууснаас болоод үүсэх үр дагавар ахна. За ашигтай нянгууд усна гэдг нь зүгээр антибиотик ууснараа бусад хэсгүүдэд нөгөө side effect гэдэг шиг бусад хэсгүүдэд ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгээр орж ирэх болохоор нэг сонгоогүй юм шиг шүү. Хүчний шинжлэх бүдгэрэн тэгээд өвчин онцлоход төвөгтэй болно. Мөөнцөр вирусээр бичил битэн үржих боломж бүртэн. Гэтэ энэ амар сонио гэдэг байхгүй. За ямар ч хэлсэн хөвшин хориглоо шүү. Тэгээд ямар ч хэлсэн энд багшийн зүгээс та бүхэнд нэмж хэлэх юу н зөвлөгөө нь юу вэ гэхээр антибиотикт төсвөртэй антибиотикийн нөлөө гэдэг маань тухайн энэ хараа ямар төрлийн антибиотик вэ гэдгээс хамаарат бактери эсийн ханыг задлж болно, мембраны нийлэгжлийг зогсоож болно тий. Эсвэл тухайн энэ одоо бактерид явагдаж байгаа бодисын солилцоог бүгднийг нийлэгжлийн процессуудыг нь блоклж болно, уургийн нийлэгжлийг блоклж болно гэх мэт маш чухал амин чухал процессуудыг ингээд бүгдийг зогсоочдог. Тэнгууд антибиотикт төсвөртэй болно гэдэг нь бактери чинь бас л амьд бие амьдрах гэж ядж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо гадна тал гэх юм уу мембраны хэстэй тэр антибиотик холбодог хэсгийг нуудаг ч юм уу те. Эсвэл тэр ДНХ-тэй холбогддог хэсгийг халахалдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар яг өөрийгөө хамгаалах механизмууд бол идэвхждэг онцлогтой. Тэгээ плазмидтай тэр одоо антибиотикийн талаар мэдээллийг хадгалчих юм бол тэгээд тухайн антибиотик төсвөртэй шин чанар өсөж байна гэсэн үг байна шүү дээ. За ингээ 28-ийн зөв хариулт И байсан. За 29 хүний дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй Б болон Т лимфоцит хэсгүүдийн талаар мэдээллүүд өгдөжээ. Эдгээр мэдээллээс Б лимфоцит эсэд тохирох хувилбаруудыг сонгоно гэсэн байна. За нарийн гэдээс арьс бусад эрэгтэнд ялгаран хөгждөг гэсэн байна тийм үү? Хэдүүлээ Б-г тодорхойлох гэдэг. За нөгөөх нь алтараа сэрэ болчирхаад. За сэрэ болчирхаагийн ороод ирэх юм бол энэ бол ямар ч эргэлзээгүй Т-с байгаа. Тэгэхээр чинь нэг нь бол Б-с болж таарч байна. Тэгэхээр бүгдээрээ нэгтэй хариултууд болох A, B, 1 гэсэн эдгээр E гэсэн эдгээр сонголтуудын аль нэгийг сонгоно гэсэн үг. За 3, 2, 4, 5. За 2-ын унши 2 угаасаа биш шүү дээ. Тэгэхээр B худлаа олчихно. Тэгэхээр нэгүү EU гэдэг асуулт гарч ирэх гэдэг. За 3 4-ийг уншчихъя. Ялгаруулсан эсрэг биеуд нь вирус болон янгийн эсрэг төрөгчтэй холбогдно. За D нь халдвар авсан эсвэл өөрчлөлтөд орсон эсийн гадруугийн эсрэг төрөгчтэй холбогдно гэж орж ирсэн юм шүү дээ, тийм. За энэ тохиолдолд бид нэр аль үнгээр нь сонгох вэ гэхээр 3-аар авна. Ялгаруулсан эсрэг биеуд гэд ороод ирчихэж байгаа учраас. За 3 дээр Б-с. За тэгэхээр 4 дээр Т-с гэж тарах гэдэг нь. За ингээд 1 3 гэд ороод ирж байгаа учраас бидний тестийн зөв хариулт 29-ийн E болж тарж байна. За дараагийнх нь нийт лимфоцит эсийн 80%-ийг эзэлнэ. Нийт лимфоцит эсийн 20%-ийг эзэлнэ гэдээ ороод ирж байгааз. Тэнгууд энд нэг ийм мапан ороод ирд юм а. Т болон Б эсийн хувь нь энэ дэр зөрчсөн байсан. Ерөнхийдөө бол Б эс маань Б эс маань 10-аас 20%-аар орж ирдэг байхгүй юу? Т эс болохоор зэрэг яах нь 80-аас 90% орж ирдэг. Тэгэхээр энэ тест өөрөө зөрүүлсэн гэсэн үг. Одоо энэ A хариулт маань зөв гэд бид нар авахаар B-с чинь энэ гэж орж ирэх гэдэг. Гэхдээ B-с энэ биш энэ аахгүй юу.
Тэгээд 6-аар нь авах гэхээр 4-тэй холбоод буруу болчих гээд байгаа байхгүй. Халдвар авсан эсвэл өөрчлөлтөд орсон гадруугийн эсрэг төрөгчтэй холбогдно гэхээр 4 бол Т-тэй холбогдно. Энд нэг юм мап орсон байсан шүү. За тэгээд 7-8-ыг харч эсрэг бие ялгаруулна гэхээр угаасаа эсрэг бие ялгаруулж байгаа чинь B9 байгаа шүү. Цитокин ялгаруулна гэдэг маань угаасаа Т9 байгаа тийм ээ. Тэгэхээр энд 7-оор орж ирсэн зөв. Тэгэхээр 5-аас бусд нь ерөнхийдөө бол энэ дээр зөв гэсэн үг. 5 л буруу. Тэгээд энд та өөрсдөө судлаад үзээрэй. За яг энэ B9 дээр 10-аас 20% та орж ирдэг, T9 дээр 70-аас 80% та орж ирдэг. Одоо энэ дээр жишээлх юм бол багш нэг судалгааны өгүүл оролцсон байгаа тийм аа. Т болон B9 B лимфоцит гээд ерөнхий мэдээллийн энэ хэсэгт харах юм бол T9 маань 80-аас 90%-тай, B9 маань 10-аас 20%-тай байгаа шүү. Тэгээд яг саний энэ тестийн хувьд бол тэр дээр нэг юм асуудал байсан. За 30 бэлгийн бас үржилж тохирох ойлголтуудыг сонгоорой гэсэн байна. За гамет гэдэг маань бэлгийн эс байгаа тийм үү? Тийм учраас энэ маань бэлгийн үржилтэй холбоотой болоо авчин нэгийг хаслаа. За нахиалан үржих гэдэг маань биеийн эсүүдийн хуваагдлаар явагддаг. Тийм учраас энэ нь бэлгийн бас үржил бол мөн. За миоз гэхээр бэлгийн эс үүсгэх хуваагдал байгаа тийм ээ. Тийм болохоор 3-ыг хаслаа. За ургал үржил гэдэг маань ургамлын бэлгийн бас үржлийн хэлбэрүүд байдаг. Тэгэхээр 4-ыг авна. За 90 бэлгийн эс гэдэг нь бол бэлгийн эс шүү дээ тийм ээ. Тийм учраас 5-ыг бол хаслаа. За спор гэдэг маань бэлгийн эс биш. Энэ бол бэлгийн бус гэж явдаг. Тэгэхээр 6 маань зөв байна. За хариулт 2, 4, 6 буюу EU хөдлөөр орж ирнэ гэсэн үг. За энэ дээр ургамлын нөгөө ургал үржил. Ургал гэхээр манайхан вегетатив гэх юм бол ургал үржлийг хэлээд байгаа байхгүй юу. Тэгэд яагаад ургал үржил гэсэн бэ гэхээр ургамлын ургал эрхтнүүд байгаа шүү дээ. Навч, иш, үндэс гэсэн хэсгүүд. Тэгэхээр ингэж ургал эрхтнэрээ үржих үржлийг ургал үржил гэж нэрлэдэг. Ийм онцлогтой ах нэ. За 30-ийн зөв хариулт A байсан. За 31. Митоз хуваагдлын үе шатыг түүний үйл явц бүдүүвч зурагтай зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой гинэ. За үйл явцаа уншчээ да тийм ээ. Хоромсоомууд бүдүүрч богиносон гинэ. Тэгээд центроил эсийн 2 төл рүү сална бөөмийн бүрхүүл уусна. За бөөмийн бүрхүүл уусна гэд манай нөгөө хинт маань профасын хинт маань ороод ирчихэж байна. Тэгээд 6 харахаар энэ 3 дугаартай зураг бүр яг бөөмийн бүрхүүлэнд тасалдаад уусч байгаа. Тэгээ эсийн төвүүд 2 тишээ салж байгааг үл зурагсан байна. Тэгэхээр 3 дугаар зураг бол профасын зураг байна. За дараагийнх нь Б үзье. Эсийн төвд хоромсоомууд игнээ үүсгэн байрладаг. За хоромсоомууд игнэн жагснаа гэх юм бол шууд энэ 4 дугаартай зураг байгааз. Тэгэд ямар үе шат дээр игнэн загсдаг вэ гэхээр метафаз дээр игнэн жагсдаг байгаа тийм. За дараагийнх шараар ботч тийм. Центромерууд 2 хэсэг салж эсийн 2 туйл руу татагдана хоромсоом хроматит болно гинэ. За энэ маань хоромсоомод хроматитын дараа салах процессыг илэрхийлж байгаа гэхээр энэ 2 дугаартай зургийг харуулсан баг шүү дээ. Тэгэхээр салж байгаа гэхээр анафаз болж өгнө гэсэн үг. За сүүлийнхийг шалгая. Хроматитууд эрчил сулагч нарийнсан хроматин болж хуурна. Бөөмийн бүрхүүл бөөмхөн эргээд үүсдэг. Тэгэхээр мэдээж телофаз буюу сүүлийн шатаар орж ирж штэ. 1 дугаартай зураг бол телофазын зураг байна. Ингээд зөв хариулт маань 1-2. 1-2. За тэгээд 2-ын A-ийн 3, 3-ын D-ийн 1, 4-ийн B-ийн 4 гээд зөв хариулт C болж тарлаа. За эсийн хуваагдал дээр зургууд одоо бараг та бүхэнд чэйжлэгдсэн байх гэж бодож байна. Яг бөөмийн бүрхүүл ингээл уусаж ялгууллаа. Тэгээ микроскопоор харагдахаар хэмжээний хоромсоо маань ингэж ирчлэгдээл бүдэрсэн байх юм бол энэ бол профасын үе шат. За тэгээд тухайн ингээд хоромсоомууд маань эсийн төв тэнхилгийн дагуу ингээд сайхан игнэж зэгсэж байгаа юм бол энэ бол метафазын процесс. За нөгөө эмцэн байгаа хоромсоомууд хроматит дээр 2 тишээ салж байгаа юм бол анафазын процесс. Тэгээд
бие даасан хроматинууд үүсэж байгаа юм бол тэр фазын процесс нөгөө алга болсон бөөмийн бүрхүүлээний тэр юм маань үүсэж байна те. Тэгээ дээр нь микроскопоор авсан зургууд байгаа тийм яг яаж харагдах вэ? Ялгаа нь бол маш тод ажиглагдаж байгаа байхаа. За энэ дүр бүр нөгөө цитоплазм салж байгаа ховил маань аюу тод харагдчих шүү дээ те. За 32 дараах үснэгдэх нэр томьёог тодорхойлолттой зөв харгалзуулаарай гэсэн байна. За цайвар өнгөөр явчих. Хэмжээ хэлбэр бүтцээрээ яг ижил хоромсом гэх юм бол гомолог хоромсом болж таарнаа. За дараагийнх нь 2-ын ээхтэйг бид нар дүгнэн шүү тавхны тий 2-ын ээхтэй Б юу И юу. Энд дээр дээд датлыг харъя. За 9-ийн бөөм дагуулгадах генүүдийн нийлбэр. За генүүдийн нийлбэр гэж ороод ирэх юм бол геном байгаа. Тэгэхээр 3-ын B. Тэгэхээр B хөгдөл зүг байсан шүү дээ, тэ. И бол тэнд юу ачлаа? Худлаа холбогдсон байна. За кариотип гэдэг нь өөрөө юу хэлээд байна вэ гэхээр кариотип зүйлийн хоромсоомын бүрдлийн тоо болон хэлбэр хэмжээг үзүүлнэ гэх бүх хоромсоомуудыг нэгэн жагсаад кариограф буюу зургийг авсан байдаг шүү дээ, тэ. За энэ таарагдчихэв. За тэгээд хоромсоом гэдэг маань центромерээрээ өөр хоорондоо холбогдсон байдаг. Тэгээд энэ дээр нөгөө гомолог хоромсоом гэдгийг бол жишээ одоо хэлбэр хэмжээгээрээ яг ижилхэн хоромсоомуудыг гомолог хоромсоом гэж нэрлэнэ гэсэн. За 33. ДНХ-ийн давхар гинжний нэг хэсэг нийт 50 ширхэг нуклеотидээс тогтох бөгөөд түүний 30%-ийг гуанин эзэлдэг бол ДНХ-ийн гинжний энэ хэсэгт дагуулгадах устөрөгчийн холбооны тоо олоорой гэсэн байна. За энэ дээр яаж тооцоолол хийх вэ гэхээр ДНХ-ийн давхар гинжний нэгэн хэсэг нийт ДНХ-ийн давхар гинжний нэгэн хэсэг нийт 50 ширхэг нуклеотидаас тогтдог гэж юм те. Тэгэхээр нэг ширхэг гинжин л өөрөө 50 ширхэг нуклеотидтэй. Тэгэхээр 2 ширхэг гинж маань өөрөө яах нь 100 ширхэг нуклеотидтэй гэсэн. Тэгэхээр заавал тэрнгээр нь шийдвүлээ 50 ширхэг гэдгээр нь шууд бодчих. Түүний 30%-ийг гуанин эзэлдэг гэсэн байна. За 30% нь гуанин. Тэгэхээр үлдсэн 20% нь яах нь аданин гэсэн үг шүү дээ. За тэгэхээр бид нар 50 ширхэг чинь өөрөө 50 ширхэг маань өөрөө 100% юм бол 30% нь хэд байх вэ гэж пропорцлоод олчихно гэсэн үг тий. Тэгэхээр x тэнцүү гэхээр чинь яах нь 50-ыг үрждэг нь 30 хуваах нь 100 гэд хариулт маань энд 15 гарна гэсэн үг. За нөгөө талд дахиад ялгаагүй 50 ширхэг нь 100% юм бол 20% нь хэдэн ширхэг вэ гэж пропорцлоод олчихно гэсэн үг. За ингүүд x тэнцүү 50-ыг үрждэг нь 20 хуваах нь 100 хариулт маань 10 гарна гэсэн үг. За ингээд энэ хоёр маань 15 10 гэ гараад ирчихэж штеп. Тэгэхээр эсрэг талын гинжтэйгээ ДНХ-ийн гинжний энэ хэсэгт гэдэг нь тий. Тэгэхээр энэ хэсэг гэсэн учраас бид нар яг энэ гуанинын нөгөө талтайгаа цитосинтойгоо аданинын нөгөө талтайгаа тиминтэйгээ хэрхэн холбогдсон бэ гэдгийг нь тоолох хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэр гуанин цитосин хоёр маань 3 устөрөгчийн холбоор холбогддог. Аданин тимин хоёр маань 2 устөрөгчийн холбоор холбогддог штеп. Тийм болохоор 15-ыг үрждэг нь 3 гэ 3 устөрөгчийн холбоогоор үржчихнэ гэсэн үг байхгүй. Тэнгууд хариулт маань яах нь 45 гарна гэсэн үг. За нөгөөх нь болохоор зэрэг 10 холбоо байсан. Энэ нь аданин тимин хоёр маань 2 өсрөгчийн холбоогоор холбогддог гэсэн учраас 10-ыг үрждэг нь 2 гээд 20 ширхэг гарна. Тэгээ энэ хоёрын нийлбэр нь 65 гээд зөв хариулт маань 65 болж байгаа гэсэн үг. Тэгэхээр хоёр зүйлийг энэ бодлогоор шалгачиж гин те. Гуани одоо Чарковын дөрөв мэдэж гин үү? Нөгөөх нь болохоор зэрэг устөрөгчийн холбооны тоогоо мэдэж гин үү гэдгийг шалгасан байна.
За түрүүний хэлсэн аданин тэмэнтэйгээ гуанин цитозинтэйгээ холбогддог. Тэгээ аданин тэмээ хоёр ус төрөгчийн холбоогоор холбогддог гэдэг бол энд зурган дээр харагдаж байна. Харин гуанин цитозин хоёр маань 3 ус төрөгчийн холбоогоор холбогддог гэдэг нь энд харагдаж байна. За ингээ 33-ын зөв хариулт D буюу 65 гарсан байгаа. 34. Уурэг нийлэгжилтийн бүдүүвчийг үзүүлжээ. Бүдүүвчийг ажиглаад уургийн нийлэгжилд оролцдог бүтцүүдийг нэр үүрэгтэй зөв харуулцуулсан хувилбарыг сонгоорой. За шууд өнгөөр ялгаад бодчихвол айгүй амар юм билээ шүү дээ. Эхнийх нь ДНХ-ийн зураг байна тий. За ДНХ-ийн зургийн дугаар энд ДНХ-гээд нэр нь ороод ирсэн байна. 9-ийн сивэн дуурыг нийлэгжүүл антикодон удамшлын мэдээллийг хадгална. 3-аар орж ирж байна. За 2 дугаартай хэсэг маань энд дан гинж харагдаж байна. За энэ маань дан гинж учраас мэдээлэл ирэнхээ. Энэ уургийн мэдээллийг ДНХ-гээс хуулбарлан 9-ийн сивэнд хүргэнэ. За ДНХ-гээс мэдээлэл хуулбарлаж байх юм бол тэр маань мэдээлэл ирэнхээ гэсэн үг. За дараагийнх нь энэ нөхөр. За энэ бол том жижиг хоёр хэсгээс тогтсож байна те. Тэгээ угаасаа яаж ч утсан рибосом байгаа. За рибосомын үүргийг харах юм бол 9-ийн сивэнд уурыг нийлэгжүүлнэ гэдээ орж ирж байна. За үлдсэн нь зөөврийн ирэнхий харагдаж байна. Энд антикодон нь харагдаж байна те. За зөөврийн ирэнхий антикодондоо тохирох амин хүчлийг зөөвөрлөнө гинэ. За ингээд зөв хариулт маань хідэр орж ирэх нь 1-ийн D-ийн 3-аар орж ирж байна. 1-ийн D-ийн 3. Энд бас 1-ийн D-ийн 3 байна те. 1-ийн D-ийн 3. За 2-ийн A-ийн 4. 2-ийн A-ийн 4. Энд 2-ийн C-ийн 2 гэсэн болохоор худлаа олчих. Тэгэхээр зөв хариулт маань E өгдөл байх нэ. За тэгэхээр ДНХ гэдэг бол хос мушгаа гинж байгаа. Тэгээ ДНХ маань одоо бидний бидэг тэр удамшлын материалыг өөртөө агуулж байгаа юм молекул ахна шүү дээ. За мэдээллийн ирэнхийн хувьд бол ДНХ-гээс мэдээллийг хуулбарладаг. Ямар учиртай мэдээлэл вэ гэхээр тухайн хүнд одоо шаардлагатай тухайн цаг үед шаардлагатай тэр уурэг нийлэгч уургийн талаар уурэгт бүтцийн талаар мэдээллийг агуулсан гэсэн үг. За зөөврийн ирэнхий амин хүчлийг бол зөөвөрлөн авчлах үүрэгтэй одоо ирэнхий байгаа. За рибосом гэдэг бол уургийн нийлэгчлийг явуулах үүрэгтэй мембранын бүрхүүл байхгүй ертөнцөр байгаа. За ингээ 34-ийн зэ хариулт И өгдөл байлаа. 35. Эсийн бөөмөнд явагдах транскрипцийн үйл явцын зургийг ажиглаад 1-5 дугаартай хэсгээс мэдээллийн ирэнхийн хуулбарлагдаж буй ДНХ-ийн их гинжийг сонгоорой. За бас хөөрхөн чанга өгөхгүйд үздсэн асуулт байгаа. ДНХ-ийн их гинжийг. Тэгэхээр бид нар шууд эндээсээ мэдээллийн ирэнхийг чи олоод харчих юм бол энд дэвш тэ. Энэ бол манай 4 дугаартай мэдээллийн ирэнхий гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээллийн ирэнхий хуулбарлаж авч байгаа тэр ДНХ-ийг темплейт буюу их гинж гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр 2 дугаартай нь манай темплейт буюу хэв ДНХ ахна шүү дээ. За ингээ 35-ын зөв хариулт маань 2 дугаараар орж ирж байна гэсэн үг ахна. За бусад хэсгүүдээ бүгдээрээ нэрлэж л та. За 1 дугаартай хэсэг. За 1 дугаартай хэсэг энд ерөнхийдөө бол юу явж байгаа те мэдээллийн ирэнхийг хуулбарлах хэсэг орж ирж байгаа те. Тэгэхээр транскрипцийг эхлүүлэх болон транскрипцийг төгсгөх цэг энд бол байх ёстой гэсэн үг. Тэгэхээр 1 дугаартай нь транскрипц эхлэх цэг болох промотер орж ирж байгаа. За 3 дугаартай хэсэг дээр РНХ полимераза орж ирнэ. За 4 дугаартай дээр мэдээлэл РНХ-ийг бүгдээрээ ярьсан байгаа. 5 дугаартай нь транскрипт төгсөх шат болох терминатор орж ирж байгаа. За ийм онцлогтой ахна.
За бүтцээсээ багш лазераар цагаар дахиад хэлж өгье. За энэ 1 дугаартай болон 5 дугаартай хэсэг нь транскрипц буюу ДНХ-гээс мэдээлэл RNA-ийг үүсгэх тэр процессын эхлэл төгслийн цэг болж өгдөг. Тэр эхлэлийн хэсэг болох 1 дугаартай хэсгийг промотер, төгсгөлийн хэсгийг нь буюу 5 дугаартай хэсгийг терминатор гэж нэрлэдэг. За тэгээд мэдээж уургийн талаар мэдээлэл агуулсан энэ мэдээллийн RNA маань зөвхөн нэгтлийн гинжнээсээ л хуулбарлагдсан үүсдэг тий. Тэгэхээр мэдээллийн RNA-ийг үүсгээд байгаа энэ үндсэн HIV ДНХ-ийн гинжийг темплейт буюу HIV ДНХ гэж нэрлэдэг. Тэгэхээр зурагт маань 2 дугаараар өгөгдсөн байна. За харин темплейтээс хуулбарлагдсан үүсч байгаа энэ 4 дугаартай хэсэг бол мэдээллийн RNA маань байлаа. За ингээ уургийн нийлэгчлийн бүтцийг аваад үзэх юм бол транскрипт болон трансляц гэсэн 2 үе шаттай явагддаг. Транскрипцийн процесс нь ерөөсөө бөөмөн дотор л явагдах нь шүү дээ, тэ. ДНХ-гээс мэдээллийн RNA хуулбарлах процессыг транскрипц гэж нэрлэнэ. Харин трансляц гэдэг маань цитоплазмд явагддаг. Тэгээд түрүүн үлсэн байгаа мэдээллийн RNA маань цитоплазмд гарч ирлээ, рибосомтой холбогдлоо. Ингээд уураг нийлэж байна. Өөрөөр хэлбэл трансляц гэдэг бол мэдээллийн RNA-гээс уургийг үүсгэж байгаа процессоо гэд ойлгочих болно. Гэхдээ анхаараарай, энэ бол эвкариотын хувьд гэж ярьж байгаа шүү. Эвкариот. Прокариотын хувьд бол бөөм байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр транскрипт, транслац гэж тусад нь үе шатуудад баргалжил ингэж хуваахгүй газар зүй хувьд гэдэг шиг. Тэгэхээр аль аль цитоплазмд нэгэн зэрэг явагдчихна гэсэн үг байна шүү дээ. За ийм онцлогтой. За 35-ийн A буюу 2 дугаарх гэдэг зүг байлаа. За 36. Гефагийн бүтцийг үзүүлсэн зургийн 1 дугаартай хэсгийг нэрлээрэй гэсэн байна. Энэ зураг дээр хүүхдүүдийн хамгийн хэрэгэлцдэг 2 нэр томьёо бидэг. Аденин, аденозин гэд айлангэр нь авах мэдхий өчдөг. Гэтэл энэ хараа 1 дугаартай энэ хэсэг харж гинүү. Энэ бол дангаараа аденин баггүй юу? Одоо энэ ингээд дангаараа гэсэн үг те. Харин 1 болон 2 дугаартай хэсгүүд одоо энэ дэр багш нь хөхөөр тойрууллаа шүү заяа. 1 болон 2 дугаартай хэсэг ингээд нийлж штэ. Өөрөлдвөл аденин маань энэ сахартайгаа нийлчлээ тийм үү? Ингэж үүссэн нийлсэн бүтцийг аденосин гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За 2 дугаартай хэсэг бол манай рибоз сахар байна. Рибоз сахар. За 3 дугаартай хэсэг маань фосфорын хүчил агаад байна тий. За тэгэхээр 36-гийн зөв хариулт 1 дугаартайг асуусан учраас аденин гэдгээрээ сонгоно гэсэн үг байна шүү дээ. За гефа гэдэг бол энерги одоо хадгалагч маш өвөрмөц химийн молекул байгаа. Тэгээд ерөнхийдөө бол 3 ийм фосфорын бүлэгтэй байна гэдэг нь өөрөө нэг фосфатын бүлэг тасралаа. Тэгээд эндээс энерги чөлөөлөгдөн. Дараагийнх тасралаа, энерги чөлөөлөгдөн. Эргээд энэ одоо фосфатын бүлэг өөртөө холболоо, энергийг шингээн. Тэгэхээр энерги хэрэгцээтэй үедээ ялгаруулж, тэгээд шаардлагатай үедээ энергийг шингээдэг ийм өвөрмөц молекул байгаа. Мөн дээрээс нь уусны хэлбэрээр зөвөрлөгддөг учраас эслүү орж гарахтаа ч амар байдаг бахан шүү дээ. За 36-гийн A өгдөл зүгөө. За 37. Удамшдаг хувьслын хэлбэрүүдийн онцлог шинж жишээг зөв харгалзуулсан хувилбар. За шууд өнгөөрөө бодчихъя. За комбинатив гэд ороод ирж байна. За мутац цитоплазмын гэд ороод ирж байна. Манайхан шууд мэддгээс л аваарай. За мутацаа мэдэх бах. За митохондри гэдгийг авахгүй. За тохиолдлоор ген хоромсом геномд тооны бүтцийн өөрчлөлт ямар ч тийм төлөвлөгөө эсвэл ингэх ёстой тэгэх ёстой гэсэн одоо механизмаар явагдахгүй. Генетийн байдлаар явагдаж байгаа энэ өөрчлөлтийг мутац гэж нэрлэдэг. За тэгвэл хоёрын Б-тэй A болон C өгдлийн аль нэг нь зөв болж тарах гэдэг. За дараагийнх нь болохоор цитоплазмын гэд ороод ирэх юм бол митохондри болон пластидын ДНХ орж ирдэг. Яа тэгэхээр эн чинь өөрийн гэсэн ДНХ-тэй ч тийм митохондри пластид идэр чинь. Тийм болохоор энэ цитоплазмын гэдгээрээ явдаг байхгүй юу? Тэгэхээр 3-ын A өгдөл зөв байсан. Тэгээд зөв хариулт маань C өгдөл болж таарлаа. За комбинатив гэж юу гэлдэг вэ гэсэн чинь комбинатив их эцгийн тодорхой ген хоромсомын шинэ хоршил үүсхийг ерөөхдөө
комбинатив гэдэг байна. За ингээ 37-гийн зөв хариулт C. 38. Нэгэн популяцийн рецив А эхлэлийн давтамж тэг 10.4 байсан бол тома генотиптэй биеүүдийн давтамж хэд байх вэ? За энийг манайхаа анхны өгдөл биднэрт юу өгсөн байна вэ гэхээр жижиг А өгдсөн байгаа байхгүй. Тэгэхээр жижиг А гэдэг маань яг энэ рецив генийн давтамж маань 0.4 байна гэж хэлээд байгаа. Тэгэхээр P маань хэд болох вэ гэхээр нөгөө P маань за бэлээ багш ингэж тайлбарлахгүй. За А гэдэг маань рецив ген байгаа тийм үү? Рецивийг бид нар томьёон дээр Q үсгээр тэмдэглэдэг тийм. Тэгэхээр энэ жижиг А буюу рецив генийн давтамж маань тэг 10.4 гэсэн байгаа учраас Q тэнцүү тэг 10.4 гэсэн үг. За одоо доминант генийг бид нэр P-гээр тэмдэглэдэг. Тэгэхээр P маань тэнцүү нөгөө томьёогоор P дээр нэмэх нь Q тэнцүү 1 гэдэг тийм болохоор 1-ээс салсан тэг 10.4 гэхээр чинь P маань тэг 10.6 болчихж байгаа байхгүй. За одоо биднээс юуг асуусан бэ гэхээр энэ тараа тома гэхэд генотипийн давтамжийг өгсөн байгаа байхгүй. Генотипийн давтамж. За одоо генотипийн давтамжийг авахдаа бид нар P маань өөрөө тэг 10.6 таа тий. Тэгэхээр P квадрат маань хиттэй болох уу гэдгийг олчноо гэсэн үг. За ингээд тэг 10.6-га квадрат зэрэгт дэвшүүлчих юм бол тэг 136 гарч байгаа. Тэгэхээр P квадрат гэдэг маань өөрөө угтаа бол юуг илэрхийлээд байна вэ гэхээр томаг илэрхийлээд байна гэсэн үг байхгүй. Харин Q квадрат гэх юм бол яах нь жижиг а илэрхийлээд байна гэсэн үг байна шүү дээ. Ингээд энэ тохиолдолд зөв хариулт маань D өгдөл болж тарж байгаамаа. За энэ дээр нөгөө Хардивенбергийн тэгшгэлийг оруулж өгсөн байна. Тэгэхээр үйлдвэртэй бодлого маань чамд одоо нөгөө нэг аллелийн давтамжийг өгсөн байна уу эсвэл генотипийн давтамжийг өгсөн байна уу гэдгийг л маш сайн ялгаж хараад зөв хийх маань чухал байх нэ. Тэгээд ерөнхийдөө бол томьёондоо зэрэгцэж байгаа юм шүү дээ. За 38-ийн зөв хариулт D өгдөл. За 39. Мутац үүсгэх хүчин зүйлийг мутаген гэж нэрлэдэг. Мутаген үүсгэж дараа хүчин зүйлүүдээс биологийн хүчин зүйл. За цацраг туяа гэдэг маань физик хүчин зүйл, вирус маань биологих, хлороформ гэдэг маань химийн бодис, химих, хитяан туяа физиких, богино долгион бас физиких, бактери маань биологих. Тэгэхээр 2 болон 6 дугаартай буюу зөв хариулт маань E-гэр орж ирнэ гэсэн үг байна шүү дээ. За 39-ийн E 40. Дараах ойлголтод тохирох генетикийн нэр томьёог зөв сонгоно гэсэн байна. За бүгдийг нь харгалзуулчих нь шүү дээ. Хойно нь бичиж явах шин. За бие махбодын шинж тэмдгийн гадаад илрэл. За гадаад шинж тэмдэг гэх юм бол фенотипийг бодно гэсэн үг. За G нэгтэй тохирч байна. Уурын тухай мэдээлэл агуулсан ДНХ хэсэг гэсэн байна тийм үү. Тэгэхээр уурын тухай мэдээлэл агуулсан ДНХ хэсэг маань генээр орж ирнэ. 2-ын E-гэр орж ирнэ гэсэн үг. За дараагийнх нь хоромсоомын давхар бүртэл агуулсан эс гэж байна. За давхар бүртлийг диплоид гэж нэрлэдэг. Тэгэхээр 3-ын C-гэр орж ирэх гэдэг нь. За генетикийн ижил бүрдэл бүхий төл эс үүсгэх эсийн хуваагдал. Тэгэхээр ихэстэй яг ижилхэн төл эсүүд үүснэ гэдэг нь митоз хуваагдлыг хэлээд байгаа. Тэгэхээр митоз A гээд A-ийн 4-өөр орж ирж байна. За ингээд эхнээсээ харах юм бол 1-ийн G, 2-ийн E, 3-ийн C, 4-ийн A гээд 40-ийн A өгдөл маань зөв болж байна. За 41. Хулганы үсний саарлунг хар өнгөө дамгаалж удамшдаг. За саарлунг нь доминант юм байна. Энд дээр шууд газ бичлэлээ хийчихвэл багш намар санагдаад байдгийн. Саарлунг хар өнгөө дамгаалдаг.
За гомозигот саарл үстэй хулганыг том аа жижиг аав гэсэн юм байна. Хар үстэй хулгантай авцалдууллээ. Хар маань ирсэн учраас жижиг аа төрсөн үр удмыг өөр хооронд нь эвцэлдүүлэхэд за би алдсан шүү. Гомозигот доминант гэсэн шүү дээ тий. Тэгэхээр том аа байх ёстой шүү. Гомозигот. Тэгэхээр том ааг жижиг аагаар үржүүлэхээр үр төлөв нь 100% том аа жижиг аа гарна тий. Тэгэхээр үр төлүүдийг өөр хооронд нь үржүүлсэн гэхээр том аа жижиг ааг үржих нь том аа жижиг аа байсан гэсэн үг тий. Төрөх гомозигот саарл хулганы гэд энд хараа гомозигот саарл хулган гэд бас заачлаа тий. За одоо бүгдээр үр төлөв бичгээр том аа жижиг аа хоёр ширхэг жижиг аа гэсэн ийм одоо юу өгдөх нэ. За тэгээд ууг нь бол ингээ хариугаа харахаар фенотипийн хувьд 3-1 харьцаатай буюу 75% нь саарл 25% нь хар гарч аваз. Гэтэл генотипээр нь задлаад аваад үзэнгүүт бидэрт энд асуугаад байгаа гомозигот саарл хулган маань 25% гарсан байгаа байхгүй. Тийм болохоор зөв хариулт маань энд 41-ийн E-ээр орж ирнэ гэсэн. Тэгэхээр манайхан энэ хараа гомозигот саарл гэдгийг анзаарахгүй шууд саарл гэдгээр нь уншаад ингээ сонгочвол тэр чинь алдаандаа ороод явчихна гэсэн үг шүү. За тэгэхээр өгүүлбэр маш сайн анхаарч унших ёстой. Тэгээд түрүүн багшийнх нь гаргасан алдаа энийг том аа жижиг аа гэж биччихэл юм бол тэгэл алдчихна. Тэгэхээр гомозигот гэх юм бол шууд том аа. За гетерозигот доминант гэх юм бол том аа жижиг аа гэдгийг батна. Гомозигот рецессив гэвэл угаасаа жижиг аа л байж таа шүү дээ. За 41 дээр нэг иймэрхүү байна да. Өгдөлцөг байлаа. 42. За 1-р бүлгийн цустай эмэгтэй гэхээр шууд өв байна. 3-р бүлгийн цустай эрэгтэйтэй гэр бүл болсон гэж байна. За 3-р бүлгийн цустай гэхээр нэг бол би байгаа, нэг бол би өв байгаа гэсэн үг шүү дээ, тэ. Энэ хоёрын аль нэгнтэй гэр бүл аль нэг тохиолдол байх юм байна. За энийг ингэж гэр бүл болж 2 хүүхэд төрүүлсэн гинэ. Хүүхдүүд нь 1 болон 3-р бүлгийн цустай. За хүүхэд 1-р бүлгийн цус болон 3-р бүлгийн цустай гарсан. 3-р бүлгийн цустай би эсвэл би өвөл байх гэдэг. За одоо энэ дээрээс бүгдээрийн хинт маань гараад ирж байгаа. Энд хэрвээ хүүхэд 3-р бүлгийн 1-р бүлгийн цустай гэд гараад ирсэн бол энэ хүүхэд өөрийнхөө нийг нь ихээсээ нөөхийг нь эцгээс авна штэ. Тэгээ энд угаасаа ээж бол 1-р бүлгийн цустай гэдэг нь тодорхой тий. Тийм болохоор нэг өвөө эцгээс авахын тулд эцгийн генотип заавал би гэд энд өвтөв байх ёстой. Тэгэхээр би байх боломжгүй гэсэн үг байхгүй. За ингээд бүгдээрээ тохиолдлоо шалгахыг заяа. Өвийг эцэг ихтэй өвийг үржих нь би өв. За гарах гамет бодонгууд энд өв гэсэн нэг төрлийн гамет үсгэн энд нэг бол битэй нэг бол өвтөв гамет үснэ. За пинетийн тороо байгуулад үзье. За энд өв өвтөө энд би өвтөө орж ирж байна. Тэгээд би өв өвтөө. Тэгэхээр нэг харьцан 1 буюу 50% нь 3-р бүлгийн цустай. За тэгээд 50% нь 1-р бүлгийн цустай хүүхдүүд төрөх юм биш үү те. За бидрээс эцэг эхийн генотипийг тодорхойлоорой гэсэн. Тэгэхээр 1-р бүлгийн цустай хүүхэд хүртэл төрөх боломжтой байх хувилбар бол өвийг үрждэг нь би өв байгаа. Ингээд 42-ын зөв хариулт C. Тэгэхээр манайхан ерөөсөө цусны бүлгийн аягүй сайтар тогтоочих нь шүү дээ. 2-р бүлгийн цус бол генотип нь нэг бол A-тэй байна, нэг бол A-өвтэй байна. За 3-р бүлгийн цус нэг бол B-тэй байна, нэг бол B-өвтэй байна. 4-р бүлгийн цус бол угаасаа A-B байх нь ойлгомжтой. 1-р бүлгийн цус гадуураа одоо эсрэг төрөгч байхгүй тий. Тэгэхээр өвөөр тэмдэглэгддэг байгаа. За 42-ийн зөв хариулт C байсан. За 43. Гений инженерчлийн аргаар хүний инсулинийг гарган авах үйл явцыг зөв дараалалд оруулна уу? За одоо бүгднгийн л одоо уншиж үзэж тарах гэдэг надад хэдүүлээ те. За тэжээлийн орчноос инсулиныг ялгаж цэвэршүүлэх энэ
одоо бараг л ингээд сүүлийн шатлууга орох юу байгаад байна уу? Энд цэвэр инсулинийг худалдаанд гаргах гэдэг нь хараад 7 хамгийн сүүлээр орж ирж байна. Нэг тэгвэл яг цэвэршүүлэх гээд энэ 7-гийн өмнөх нь гэж тарж байна. Тэгэхээр 7 нэгтэй хариултыг нь сонгох юм байна. За зөв хариулт B болж тарж шээ. Айгу Ацтай байла тийм 1-7 гэсэн төгсгөлтэй ганц л хариулт гэсэн болохоор хурд олчлоо. За өмнөхүүдийн бүгдээрээ шалгая 4-өөр энэ процесс эхэлж байна. Эхлээд хүний нойр булчирхай ангисээс инсулин генийг ялган авна. Ялган авсан инсулины генийг бактерийн эсээс ялган авсан плазмидыг ашиглаад түүнд суулгах ёстой тийм. Тэгэхээр хүнээс инсулиныг ялгалаа, бактериэс плазмидыг ялгалаа. За үүнийхээ дараа плазмидыг рестриктаза энзимээр хэрчлээ. Хэрчснийхээ дараа хүний инсулины генийг плазмидтай лигаза энзимээр холбон оёллоо. За тэгээд ойсныхоо дараа рекомбинант плазмидыг бактерийн эсэд орууллаа. Оруулсныхаа дараа рекомбинант плазмид бүхий бактерийн эсийг өсвөрлөн тэгээд тэжээлийн орчноос инсулиныг ялган цэвэршүүлэн хамгийн сүүлд нь цэвэр инсулинийг худалдаанд гаргана. Тэгээд эндээс бүгдээрээ анзаарч харах нэг чухал энзимүүд байна. Рекомбинант селлерч байна. Энд хаана рестриктаза энзим гэдэг маань хэрчих үүрэгтэй. ДНХ-ийн дарааллыг тодорхой дарааллаар, өрөмс дарааллаар ингэж жижиг таньдаг, тасалдаг юм энзимийг рестриктазын энзим гэж нэрлэдэг байгаа тийм. Энд чинь нөгөө бактери өөрийгөө хамгаалах механизм. Гаднаас вирусын удирдлагын материал орж ирлээ. Түүнийг ингэж хайчлаад гэдэг шиг таслаад хэрчээд өөрийгөө хамгаалдаг. Энэ хүү механизмын энзим баггүй. Тэгээ бид нар болохоор энийг генийн инженерчлэлд ашигладаг гэсэн үг байна шүү дээ. За нөгөөх нь талаараа зэрэг энэ лигаза гэдэг байгаа энзим. Лигаза болохоор оёдлын энзим гэж явдаг. Тэгэхээр нөгөө тастаад авцсан байгаа ДНХ-ийг залгаж оёхдоо бид нар лигаза энзимийг ашигладаг гэсэн үг. За генийн инженерчлэлээр ийм нэг хоёр өвөрмөц энзим байгаа шүү дээ. За энд зурган дээр яг саний процесс маань тодорхой харагдаж байна те. Хүний одоо тэр нойр булчирхай тодруулж лавшруулж авбал лангрик асын арлын бета эсүүдээс инсулины генийг ерөөхдөө ялгаж авлаа. Бактерийн плазмидыг ялгалаа. Одоо энд ямар рестриктаза энзим ашигласан түүгээрээ плазмидыг хэрчлээ. Ингээд сонирхоод байгаа гений плазмидтай суулгачлаа. За бактерида энэ плазмидаа оруулна. Гэхдээ шууд ингээд тариад тарж байгаа юм шиг хийвчгүй зүгээр петри аяндаа сайхан хийгээд өгчин. Тэгээ зарим бактериуд бол үнийг аван зарим нь аваагүй. Тэгэхээр бактери түүнийг авсан байх уу аваагүй энэ рекомбинант тэр плазмидыг авуулсан уу үгүй юу гэдгийг мэдхийн тулд бид нар маркер генийг ашигладаг. За ингээд маркер гений тусламжтайгаар цэвэршүүлсэн тэгээ яг амжилттай суулгасан байгаа тэр рекомбинант бактери олоод аваад цэвэршүүлэн өсвөрлөөд тэгээ гадаад орчинд нь ялгарсан байгаа ботсоо буюу инсулины цэвэршүүлэн ялгаж аваад пакетлаад ингээ худалдаад гаргах нэ. За 43-ийн зөв хариулт B байлаа. 44 хөрөнгө мөгийг ашиглаад биотехнологийн аргаар гаргаж авсан бүтээгдэхүүнүүдийг зөв илэрхийлсэн хувилбар. За инсулин, гурилан бүтээгдэхүүн, хөрөнгө мөг. Инсулин чи хөгцөөс. Биш. Солиорж байна. Инсулиныг бид нэр бактерийг ашиглаад хүний инсулиныг өсвөрлөдөг шүү дээ. Тэгэхээр бактери хүн гэвчжээ. За гурилан бүтээгдэхүүнийг хөрөнгө мөгөөр бид нэр гаргаж авдаг. Нөгөө хөөлөгчийг хөрөнгө мөгийг бид нэр хөөлөгч байдлаар ашиглаад шүү дээ. За даршилсан ногоо гэдээ ороод ирж байна. Тэгэхээр даршилсан ногоо гэх юм бол бактери бодно. За тараг айраг гэх юм бол бас сүн хүчлийн бактериудаа бодно. За био түлш гэх юм бол харинчиг хөрөнгө мөөгөө бодно. Боловсруулсан арьс гээд арьс ширийг боловсруулахдаа бактерийг ашиглана. Мөн дээрээс нөгөө химийн хүндтэй янз бүрийн процессыг ашиглана. За арх ундаа гэдэг дээр бол ерөөхдөө бол хөрөнгө мөгийг ашиглан эсэгдэг байгаа. За тэгэхээр зөв хариулт маань 2, 5, 7 гэсэн өгдлүүдээр орж ирж байна. 44-ийн D. За энэ санийх те бид нэр хөрөнгө мөгийг гурилан бүтээгдэхүүнийг эсгэхдээ ашигладаг байх нь байна. За нөгөө спирт эний тэрийг гаргаж авахдаа ашигладаг байх нь байна те.
За мөн дээрээс нь түрүүнд байсан био түлшийг гаргаж авахдаа ашигладаг байна. За 45. Үйлдвэрийн хог хаягдал нүүрс нефтийн шаталтаас үүссэн NO болон SO2, SO3 агаар мондолд дэгдэж усны ууртаа нэгдснээр хүрээлэн буй орчинд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэсэн байна. Тэгэхээр энд NO, SO2, SO3 гэл ороод ирэх юм бол хүчлийн бороо гэдгээ сонгох нь шүү. За энэ хараа. Хүчлийн бороо дээр энэ нөхдүүд орж ирж байгаа зү тэ. Тэгээ озоны давхраг гэхээр фероны хий орж ирдэг онцлогтой. За хөлбөмжийн үзэгдэл гэхээр нөгөө метан, азотын дутуу эсэл, нүүрс хүчлийн хий гэх зэрэг орж ирнэ. Агаарын бохирдол гэхээр нөгөө тоосон цэрүүд маань давхар орж ирдэг онцлогтой байна. За ингээд 45-ын зөв хариулт И өгдөл байсан. 46. Байгаль дахь усны эргэлтийн үйл явцуудыг тодорхойлолттой нь зөв харгалзуулаарай гэсэн байна. За транспирац гэл ороод ирэх юм бол нэг бодчихъя. Транспирац гэдээ ороод ирэх юм бол навчаар одоо ус уурших процессыг хийлдэг тийм үү. Тэгэхээр хий төлөвтэй ус маань агаарт диффузлэгдэнэ гэд нэгийн С-гээр орж ирж байна. За уурших гэдэх юм бол далай тэнгис гол мөрний гадаргуугаас ус агаарт дэгдэх үзэгдэл маань уурших байна. За осмос гэд ороод ирэх юм бол усны молекулууд эсийн мембранаар усны потенциал ихтэй орчноос багтаа орчин руу тархах гэдэгт орж ирж байна. За сүүлийн конденсац гэд ороод ирэх юм бол усны уур агаар мандлын дээд давхрахад үүл манан үүсгэх гэдгээр орж ирж байна. Тэгэхээр зөв хариулт маань С2-ийн A3-ийн D4-ийн B гэд өгдөл зөв байжээ. За тус бүрийн онцлог транспирац гэхээр нөгөө урамлын усны ууршилтаа амсрын эсээр ус ууршиж байгаа бодно. Осмос гэхээр нөгөө заавал хагас нэвтрүүлэгч мембран шаардлагатай тий. Тэгээд уусамлын концентрац багтаа хэсгээсээ ихтэй хэсэглүүгээ. Гэхдээ усны потенциал ихтэй хэсгээсээ багтаа руугаа усны молекулууд маш шилжин хөдөлдөг. За ууршилт гэхээр ойлгомжтой, конденсац гэхээрээс ойлгомжтой. За ингээд 46-гийн өгдөл зөв болж таарж байна. 47. Байгаль дахь ус нүүрс хүчлийн хийн эргэлтийг схемээр үзүүлэв гинэ. 1-5 дугаараар тэмдэглэсэн хэсгүүдэд тохирох мөрийг сонгоорой. За. Эхнээс нь сайхан харъя да. 1 дугаартай хэсэг тэр доор байна. Тэгээд энэ хараа 4 дээр ургамал байж тарах гэдэг наа да тий. 4 ургамал. Тэгэхээр шууд 4 ургамалтай айл хагаад байна. EU эсвэл EU гэж орж ирэх гээд байна. За нэг хөрс хоёлаа ижилхэн юм байна. Тэгээд 2 шаталт гээд хоёлаа ижилхэн юм байна. 3 болон 5 дээр зөрчиж байна. За тэгвэл шууд 3-аа харъя. 4-өөсөө агаар руу 3 ялгарсан биш. Тэ? Тэгэд энэ хараа 4 дээр чи хэрвээ анзаарчих юм бол энд хараа ууршилт гээд ургамал дээр транспирацийг чинь энд оруулсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр 3 дугаартайг ууршилт гэж авч одоо тэр транспирац гэж авч болохгүй гэсэн үг. За тэгээд 5-ын тэгвэл шалгачээ далай тэнгисээс ус ууршин үсттэй тий. Тэгэхээр зөв хариулт маань өгдөл болж таарч байна. За энд дээр 3-5-2-ыг ерөнхийдөө зөрүүлсэн байгаа шүү дээ тий. За усны ууршилт CO2-ын эргэлт, азотын эргэлт, нүүрс төрөгчийн эргэлт гэд эргэлтүүд бол харьцангуй амархан сэдвүүд гэхэр манайхан схем тэр өгдсөн бүдүүрчээс адил харж байгаа л тэгээ тохирох мөрөө сонгоч. За 48 амьтны популяцийн насны бүтцийг тодорхойлдог ангилалт тохирох ойлголтыг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой. За билүү боловсрон үржих чадвартай болсон байтгаал гэдг нь одоо би гүцэн амтнараа л авах хэрэгтэй тийм ээ. 48 дээр 4-ийн A-ээр авч таарах гэдэг. Энийг бодчихъя да. 4-ийн A. За эндээс бүгдээ 4-ийн A-ийг харъя. Энэ хараа C өгдөл ганцаараа 4-ийн A юм шүү. Нэг шин төрсэн амтан C
нүдээ нээж байгаа амьтан зүйтэй тарч энэ 2 залуу амьтан D бэлгийн боловсролт болоогүй бодгол 3 би гүцээгүй амьтан 3-ын B бэлгийн боловсролт төгссөн. Тэгээд 4 дээр бэлгийн үржих чадвартай, 5 дээр хөгшин амьтаны үржих болсон. За C бол бүр яг үнэхээр сайн тохирч гинөө. Тэгэхээр 48-ийн C байх нэ. За 49 олноороо амьдрах нь дайснаас биеэ хамгаалж хоол тэжээлээ ирж олоход дэмтэй байдаг. Үүнийг ямар үзэгдэл гэх вэ? За энэ нөгөө нэг олноороо амьдрна гэдэг нь өөрөө олон талын давуу талтай байгааз. Дайснаас өөрсдөө хамгаалах юм байна. Хоол тэжээлээ сайн олж хайх юм байна, тэ олчих юм байна. Тийм болохоор амьдралын давуу тал гэдгээрээ 49-ийг авна шүү заяа. Популяцийн ягчлаар авахгүй. Ягчл гэхээрээ нөгөө нэг тодорхой тий газарт ногдох, нийж талбайд ногдох популяц одоо бодгойлын тоогоор орж ирдэг шүү дээ. Миграц гэхээр шилжих, хөдөлгөөн хабитат гэхээр нөгөө амьдрах орчинтой, гомеостаз гэхээр чинь зохицуулга энэ орж ирж шүү дээ. Тэгэхээр чинь 49 дээр хамгийн тохиромжтой нугасаа амьдралын давуу тал вэ. За хамгаалалт болно, хоол тэжээл тэг үрчгэц ч гэсэндээ үржлийн хосоо олоход бол угаасаа хажууд байгаа амархан. Тэгэхээр маш олон талын давуу талтай байна. За 50 Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зорилго болон үүргийг зөв харгалзуулсан мөрийг сонгоорой. За энэ бол үнэхээр одоо нэг гицүүн билээ. За байгалийн нөөц баялаг хамгаалах, нүхэн сэргээх, нөхцөл бүрдүүлэх гэдээ ороод ирж байна тийм үү? Байгалийн нөөц баялагийг хамгаалах, нүхэн сэргээлт гэдээ ороод ирж шít. Тэгэхээр энэ маань байгалийн нөөц газар гэдэгтэй холбогдно. За дараагийнх нь болохоор зэрэг тухайн газар нутгийн харьяаллын аймаг сумын удирдлагын шийдвэрээр байгалийн өвөрмөц төрөх нөөц баялаг хамгаалах, нүхэн сэргээх гэдээ ороод ирж шít. Тэгэхээр бие өгдөл маань энэ орон нутгийн гэдээ ороод ирж байгаа. Аймаг сум гэдэг ингээд заасан байсан шүү дээ. За дараагийнх нь байгалийн өвөрмөц ховор тогтоц түүхэн соёлын өвийг хадгалсан гээл ороод ирэх юм бол дурсгалт газар гэж орж ирнэ. За байгалийн унан төрхийг хадгалан үлдээх гээл унан төрх яриад эхлэх юм бол үүнийг дархан цацд газар гэж үзнэ. За үлдсэн байгалийн төрөх байдал түүх соёлыг дурсгалын хадгалан үлдэх олон нийтэд таниулах гэл ороод ирж штэ над нөхөр чинь тий. За ингээл ороод ирэхээр байгалийн цогцлбор газар. Яг дотор нь байгаа онцлог түлхүүр үгтэй л харгалзуулж тогтоохгүй бол тав бол бас шууд ингээд өмнө хараагүй байж байгаа шууд хийхэд бол хэцүү юм билээ. Хоорондоо ижлэх санагдаад ч юм уу тий. Ингээд явчих болохоор. За ингээд хугацаа бага байсан болохоор багш нь ямар ч идэгдэхгүй нөгөө чанга амьсгал авсан за нөгөө хамар мамраа ингээд татаж мацсан янз бүрийн дуу шуутай юмнууд бол шууд нүдэн анаал орууллаа шүү хүүхдүүдэд тэгээд ойлгож хүлээж аваарэ. Маргаашийнх нь биологийнх нь ээжт нь бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд өнөөдрийг хүртэл та бүхэн маань маш хангалттай одоо хичээсэн үнэхээр мундаг байлаа. Гайхалтай сайн байцгаалаа. Тэгээд таашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье. Тэгээд биолог бол зөвхөн ээжүүхийн төлөө хийж байгаа хичээл биш ээ. Энэ бол цаашдын та нарын амьдралд маш чухал тий. Шинжлэх ухааны тэр ололт амжилт тэр бүх зүйлүүд бол тодорхой хэмжээнд та нарын амьдралд хэрэгтэй. Тэр зөв дадлуудыг сулгах, худал үннийг ялгах үндсэн зэвсэгч нь болж өгөх юм шүү. За тэгээд баяр таа.